За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр хүн болгоны нэг нэгнээс асуудаг хэрхэн яаж явах. За түүнээс гадна яг аль захаас нь худалдаа авах хийх ёстой бэ гэдэг асуулт үргэлж явагдаж байдаг. Хятадын Гуанчжоу хотыг бол сонгож авсан байгаа тань. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаараа биднэрт маш олон хот, маш олон усуд бол үлдсэн байгаа шүү. За ингээд бичлэг орцгоё. За юуны өмнө захвалан дэлгүүрүүдийн ярихаас өмнө хамгийн ихний бичлэгээр бол та бүхэн болохоор Гуанчжоугийн цаг агарын талаар мэдээлэл хүргэж гэж бодлоо. Монголоос яг хизээ Гуанчжоу руу аялах юм бол хамгийн тохиромжтой цаг агаар байт юм бэ гэдэг мэдээллийг одоо хүргэе. За хамгийн ихний үйлдэл бол хавар. За хавар нь бол Гуанчжууд 3 сараас 5 сарын хооронд болдог. За Гуанчжоугийн хавар бол ерөнхийдөө дулаахан, тэгээ чиглэг. За тэгээд 3 сараасаа эхлээд бороо багаар орсоор байгаа 4-5 сар руу бол нэлээд бороо бол орох тал руугаа болоод ирдэг тийм үйлдэл байгаа. За энэ үед бол ер нь бол хавар хэмжээ мэдээд хот бол ногоороо цэцэг найр дэлбэлж гудамжаар ер нь бол гудамж талбай бол маш тийм гоё өнгөлөг болж өгдөг. За гэхдээ аялж байгаа бол жижиг шүхэр эсвэл нэмгэн борооны цов ус нэвтэрдэг гутал ч юм уу эсвэл гадуур нөмсдөг тийм зузаан оловч авч явахыг зөвлөж байна. Учир нь бол ингээд гинт бороо орох магадлал ихтэй байдаг. За хаврын Гуанчжоу нь бол зураг авах, хот дотор алхах, ялангуяа нөгөө Canton Tower, Pearl River гэдэг нөгөө аялал жуулчлалыг гэж хүмүүс очиж үздэг, зугаалдаг тийм газрууд байдаг. За тэднээр бол үнэхээр гоё одоо цэцэг ногоо дэлбэлсэн тийм гоё болчдаг. За гэхдээ зарим өдөр тэнгэр бүрхэг, чиг ихтэй, за дээрээс нь гинт нөгөө бороо орж магадгүй. Тиймээс хавар очих бол цаг агаарын аппликейшн заавал суулгаж очих хэрэгтэй шүү. За тэгээ бас очихоос өмнө яг аль өдөрт нь очивол одоо нартай гоё явах нэ гэдэг мэдээллийг сайн харж агаад ер нь бол төлөвлөлт хийх хэрэгтэй гэсэн. За 4 сар руу бол бүр бороо ер нь ширүүсэд ирдэг. За тэгээ чиг маш өндөр болдог. За тиймээс ер нь бол байнгын одоо цаг агаар аппликейшнээс ер нь бол харж агаад тухайн өдөр нь хувцас одоо тааруулж өмсөж гарах хэрэгтэй гэсэн. За дараагийн үйлрэл бол 100. За 100 нь бол 6 сараас 9 сарын хооронд бол үргэлжлэдэг. За Гуанчжоугийн 100 бол маш халуун, маш чиглэг, за түүнээс гадна маш их бороо ордог. За энэ үед бол температур ихэвчлэн 30-ээс дээшээ гарчдаг. За гадаа удаа алхахад бол нэлийн ер нь бол нарнаас болоод ядарна. За түүнээс гадна нөгөө чигтэй болохоор ингээд байнгын ингээд танд нэг ингээд хувцас чинь чиг дагаад ингээд нороо яваад байгаа юм шиг ер нь бол мэдрэмж төрдөг. За 6 сараас 9 сар за энэ хугацааны хооронд ялангуяа 7-8 сар бол хамгийн халуун үед нь бол болдог байгаа Гуанчжууд. За зуны Гуанчжууд бол өдөртөө бол халуун нар шарж байснаа оройн гинт бол бороо ордог тийм өдрүүд бол нэлийн элбэг байдаг. Зарим үед бүр аадар бороо, цахилгаантай бороо, бүр ингээд салхин шуурагч болох тохиолдол бол байдаг. Тиймээс зуны өдрөлт иж байгаа бол та нэмгэн хувцас, нарны тос, за тэгээд түүнээс гадна шүхэр заавал хэрэгтэй шүү. За эрэг талууд нөх юм бол 100 Гуанчжоу өөрийн гэсэн одоо давуу талууд бол байдаг. Хотын ойр одоо ойрын амьдрал илүү одоо идэвхтэй болдог. За түүнээс гадна нөгөө Pearl River гэдэг яриад байгаа тэр газраа шөнийн аялал, за эсвэл нөгөө нэг rooftop буюу одоо ингээд барилгын дээр сууж байгаад хоол идэнгээ ч юм уу дар сунгоо хотыг толтоход бол үнэхээр бол гоё болдог. За түүнээс гадна шопинг мол нөгөө шөнийн захууд нь бол одоо илүү одоо юу гэдэг хөл одоо хүмүүсийн хөлд дарагдаад илүү юм идэвхтэй болдог үе нь бол 100 байгаад байдаг. За миний өгөх зөвлөгөөг бол зуны үйлрэлд өдөр одоо гадаа удаа алхахгүй байх хэрэгтэй. За өглөө эрт эсвэл орой сэрүү үед нь хотоор явал их тохиромжтой. Үгүй бол та өдрөөр явж бол аль болох одоо газар дээгүүр биш те такси эсвэл бүр метрогоор ч юм ингээд явах юм бол ер нь бол өдрийн халуун нарнаас бол зугатах бол боломжтой байна. За дараагийн үйлрэл бол намар. За намар нь бол 10 сараас 12 сарын хооронд бол болдог. За Гуанчжоугийн намар бол аялахад хамгийн таатай үйлрэл нь. За энэ үед бол зуны хит халуун бол багасаад бороо харьцангуй давхар цөөрчдөг. Агаар илүү одоо тогтун болдог. Одоо өөрөөр хэлбэл нөгөө чиглэг нь бол багасчдаг. Тэгэхээр монголчууд бидэнд бол нэлээд таатай уур амьсгал бол намар буюу 10-аас 12 сарын хооронд бол болдгоо гэсэн. Тэр тусмаа 10-11 саруудад бол өдөртөө дулаахан оройтой арай зэрүүхэн тийм мэдрэмж өгөхөр болоод ирдэг. За тэгээ гадуур алхах, зураг авах, парк орох, за голын эргээр алхах, за худалдааны захууд эсвэл хотын төвөр явхад бол маш тийм тохиромжтой их дайггүй хөдөлгөж гэж хэлж болно. За хэрвээ та Гуанчжоуд анх удаа аялах гэж байгаа бол танд бол намар очихыг бол хамгийн одоо түрүүнд санал болгон за бусад төлөвлөлтүүдтэй харьцуулахад
За учир нь энэ бол нөгөө сая хэлсэнчлэн халуунд хит ядрахгүй, бороонд бас энэ тэнд очиод ингээд одоо юу гэдэг борооноос нуугдаал саатаал цаг хугацаа алдаад байхгүй. Тэгээ гадуур одоо илүү их одоо ялангуяа аялагч нарт нь тэгэл гадуур л явж таарна шүү дээ тий. Тэгээ гадуур явахад илүү тохиромжтой байл над ялчгүй намар агаад байдаг. За гэхдээ яг нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Гуанчууд 10-11 сарын үеэр Canton Fair зэрэг томоохон одоо үзэсгэлэн арга хэмжээнд бол болдгоо. Тийм учраас нөгөө зочд буудлын өвн өсөх. За тэгээд ер нь бол очих зардалч гэсэн баг зэрэг бол өсөждөг. Бусад одоо удирдлагуудтай харьцуулахад за тиймээс ер нь бол намар аялах бол буудал плетээ бол эртхэн захиалах хэрэгтэй болдог байгаа. За дараагийн буюу сүлжээ үйлрэл. Өвөл 1 сараас 2 сарын хооронд л ерөөсөө гуанчууд өвөл болдог. За гуанчгийн өвөл бол Монголын өвөлтэй харьцуулахдаа маш зөөлхөн цас бол бараг л ордоггүй. Ер нь бол нэг манайхаар бол нэг 9 сар 10 сарын одоо тэмхүү байдалтай ер нь бол өвөл нь бол болоод өнгөрчдөг. За ихэвчлэн бол сэрүүхэн тэгтээ ер нь бол бидний хувьд бол дулаахан байдаг. За тэгтээ нэг онцлог нь бол чигтэй сэрүүн учраас бол одоо бодит градусаас бол илүү одоо хүйтэн мэдрэгдэх бол боломжтой байдаг. 1-2 саруудад бол цуцаа өвлийн гүртэг одоо тиймэрхүү юмнууд хэрэг болохгүй, нэгэн хүрэм, цам, зурт өмд эсвэл хаяа оролт бас хэрэг болох тохиолдол нөгөө салхилаад эсвэл чигнээс болоод нөгөө бидний хувьд бол баг зэрэг хүйтэн санагдахад байдаг. Тэгэхээр яг нэмгэн оролттой байхад бол бас буруудахгүй. За тэгээ мэдээж яг өглөө юм оройд бол ихэвчлэн бол сэрүүхэн бол байгаад байдаг. За өвлийн үйлрэл гуанч руу аялгын нэг тавууд болол гадаа алхахад бол бидний хувьд бол маш тохиромжтой. Тэгээд ер нь л баг өвөлдөө бороо ордоггүй. За тэгээд хотын ер нь бол нэг гадаа одоо байрлалд түүхэн газар руу цөм хийд музей гэдэг нь бол илүү одоо ингээд аялаад явхад өвөл бол илүү тохиромжтой байдаг. За тэгтээ яг өвлийн үед бас дахиад нэг анхаарах зүйл байгаа. Хятадын цагаан сар буюу нөгөө Spring Festival-ын үеийн таарчих юм бол зарим дэлгүүр эсвэл үйлчлэг нь бол хаагдаад буудлын үнээс өөрчлөгдөх боломжтой байдаг. Тиймээс 1 сар 2 сард аялах гэж байгаа бол баярын өдрүүд нь бол өөрчилж шалгаад за тэрийг нэг зөрүүлж бол явах хэрэгтэй гэсэн үг. Тэгж чадах юм бол ер нь бол өвлийн үйлрэл бас бидний хувьд бол нэлийн бас таатай үйлрэл нь болох нэ. Тэгтээ яг миний зүгээс зөвлөхтэй бол танд бол намар явсан бол хамгийн гоёо гэж зөвлөнө. За энэ бүхнийг ерөнхийд нь дүгнээд үзэх юм бол хавар бол ер нь бол дулаахан чиглэг. За тэгээ баг багаар ер нь явах тусмаа бороо бол нэмэгддэг. Зун бол маш халуун, маш чиглэг. За дүүнээс гадна бороо бүр маш их ордог. За тэгэхээр зун бол ер нь бол жоохон төвөгтэй. Ялангуяа олуулаа явж байгаа үед хүүхдтэй явж байвал ер нь бол нэлийн төвөгтэй үйлрэл. За намар бол хамгийн тухтай. Тэгээд дүүнээс гадна аялахад одоо хамгийн тохиромжтой бороо орхонч баг нэг халуун бас биш тийм болчдөг. За өвөл бол манайхаар бол намраа гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар бол гуанчуугийн бол 4 үйлрэл солигддог байна. За ингээд энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Лайк, comment, subscribe дарцгаагаарай. За bye guys.